утааг дахин шатаадаг төхөөрөмжийг зохион бүтээсэн ийм хүний тухай яриад байгаа. За энэ төхөөрөмжийг бүтээсэн Мөнхбаатар гэж хүн өнөөдөр хятад улсад патент авцсан. Хятадын патентыг авна гэдэг бол энэ чинь Монгол хүн битэл хятад хүн өөрөө авахд хэцүү юм байхгүй. Оросын холбооны улсын патентыг бас нодлон авсан байна. Одоо энэ шатаах төхөөрөмж шүү. Одоо энэ хүн чинь дэлгэрээр авцсан байна. Европын холбооны 62 улсад одоо энэ хүн чинь патент авах гээд ингээд саналаа хөргүүлсэн. Одоо хинээс аваад ирэлж байна. Тэгэхээр энэ хүний энэ зохиосон утааг дахин шатаадаг төхөөрөмж чинь өөрөө энэ чинь ганц Монгол хүний бүтээл биш. Энэ чинь үндэсний телевизээр гарч ирсэн. Энэ чинь бүр дэлхийн бүтээл болцсон байгаа байхгүй. Энэ төхөөрөмжийг л суулгацсан зугал гэж яриад байгаа. Хамгийн амар утаа гаргадаг бүр ингээд хар цаас бүр ингээд түлээд үтсэн байгаа. Нэгэнд нь ингээд энгийн зуухан дээр нь хар цаас шатааж байна. А нөгөөх нь болохоор нүүдэлчин зуухан дээр хар цаас яг адилхан хоёрын хар цаасыг тэгэхэд нэгнээс нь хар утаа байгиж хахад нөгөөдгөөс нь огт утаа гарахгүй. Гэхдээ энэ яагаад утаа байхгүй ингээд хаалга нь онгоолгоод дээдлийн хөгийг нь аваад үзэхэд ялгаа байхгүй тэр дотор гал асч л байсан байхгүй. Тэгэхээр ийм утаа гарахгүй байгаа зуухыг энэ 200 гаруй мянган зуухыг л ингээд сольчих юм бол бид нар утаагаа болох гээд байна. А энэ дээр чи бол мэдээж айл болгон чи янз янзын юм төлж байгаа шүү дээ. За мэдээ сайжруулсан нүүрсээ төлж байгаа нь бол дийлэх нь байгаа. За одоо сүүлийн үед бол сайжруулсан нүүрс чинь өөрөө үнэтэй болсон. Хоол хүнсээ авч чадахгүй байгаа. Маш олон айлууд байгаа шүү дээ. Бүр өдрөгөө хоолыг авч чадахгүй байгаа улсууд юу төлөх үү? Таарлцал төлж шүү дээ. Хар цаас төлж байна. Дугуй төлж байна. Хаймар төлж байна. Тос маасл төлж байна. Гэхдээ энэ төлж байгаа тэр олон юунаас ч энэ утаанууд ч бас нөлөөлж байгаа. А тэгэхээр энэ 100-ыг тавьсан байхад тэр юмнуудыг төлсөн ч гэсэн энэ утааг чинь дахин шатаагаад ерөөс ямар ч асуудал байхгүй.